JavaScript-ээр game engine хийх хичээлдээ буцаад тавтай байрал. Энэхүү хичээл дээр бид нэр юу үзэх вэ гэхээр оператор гэдэг зүйлийн талаар ярих болно. JavaScript-ээр хоёр төрлийн оператор байгаа. Unary operator, binary operator гэдэг хоёр төрлийн оператор байдаг. Unary operator гэдэг нь ямар юм байдаг вэ гэхээр Unary operator Unary operator. Unary operator гэдэг нь болохоор энд OP гэж бичиж ямар нэгэн оператор байна. Тэгээд энэ операторын баруун эсвэл зүүн талд нь байгаа аль нэг талд нь байгаа зүйл дээр ямар нэгэн зүйл хийн гэсэн үг. Ямар нэгэн үйлдэлийн баруун талд байгаа зүйлд эсвэл операторынхаа зүүн талд байгаа аль нэг талд баруун юм уу зүүн талд байгаа аль нэг зүйлийг хийдэг операторыг unary operator гэж байгаа. Binary operator гэж байгаа. Binary operator. Binary operator гэдэг нь юу гэхээр оператор хоёр талдаа заавал ямар нэгэн зүйлийг бол шаардна. Энэ хоёр талдаа байгаа энэ хоёр зүйлийн хооронд ямар нэгэн зүйлийг хийдэг операторыг binary operator гэж нэрлэнэ. Жишээлбэл математик операторд 5 дээр нэмэх нь 5 гэдэнгүүт нэмэх гэдэг бол нэмэх оператор. Тэгээ хоёр талд нь ямар нэгэн тоо байгаа. Математик операторууд бол хоёр тооны хооронд ямар нэгэн үйлдэл хийж байгаа. Тэр нь бол одоо тэр операторуудыг бол binary operator гэж нэрлэнэ. Тэрний бичигдэл нь болохоор оператор байна. Тэгээд зүүн, баруун аль талдаа хоёр талдаа ямар нэгэн байхыг бол шаардна. Хоёр тал руугаа уншина гэсэн үг тэр оператор нь. Unary operator гэдэг нь болохоор баруун эсвэл зүүн аль нэг тал руугаа зөвхөн уншина гэсэн үг. Тэгээд аль нэг зөвхөн баруун талдаа байгаа юм дээр эсвэл зүүн талдаа байгаа юм дээр ямар нэгэн үйлдэл хийх операторыг unary operator гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр бол өнгөрсөн хичээл дээр бид нар яг энэ хүү кодыг бичээд маш хурдан хугацаанд 1 цагийн дотор энэ кодыг бичээд дууссан. Гэхдээ би тэр үедээ бол оператор гэдэг зүйлийн талаар яриаггүй. Гэхдээ харах юм бол энд бол бид нэр оператор гэдэг зүйлийг аль хэдийн ашиглаад эхэлчихсэн байгаа. Одоо энэ тэнцвүүгийн тэмдэг байна. Variable гэдэг бид variable үүсгэхдээ түрүүн өмнөх хичээл дээр ярьсан. Memory дотор ингээд одоо энэ бол memory байлаа гэж бодоход хаа нэгэн газар Kenus гэдэг маань бол хаа нэгэн memory address. Тэгээд энэ тэнцүү гэдэг маань бол одоо assign гэдэг оператор. Тэр memory address дээр энэ зүйлсийг бичээрэй. Одоо энэ Kenus гэдэг энэ variable үүсэж байгаа. Жишээлбэл би нэг арай өөр жишээгээр тайлбарсан юм байна. Эдгээрийг арилгаад memory нь бол байж variable x тэнцүү 5. Тэнгүүд одоо энэ бид нэр энэ x гэх variable одоо үүсч байгаа. Тэр нь memory хаач хамаагүй газар memory address. Дотор нь assign гэдэг оператор энэ бол одоо тэр memory address дээр энэ зүйлийг бичээ гэдэг энэ оператор. Энэ assign гэдэг оператор бол зүүн, баруун энэ бол binary оператор хоёулангаас нь шаардна. Зүүн талд нь бол одоо memory address-ны location байрлал байна гэсэн үг. Аль хаана байгаа memory address тэгээ баруун талд нь болохоор шинэ утга нь тэгээ тэр memory address дээр тэр утгыг бичнэ гэсэн үг. Одоо энэ x тэнцүү 5 гэж байсан бол дараа нь парам маань явжаад одоо парамын өнөөдөр хичээлдээ би бас control flow гэдэг зүйлийг ярина гэж хэлсэн. Control flow маань парамын урсгал гэсэн үг. Энд бол бид нэр дахиж variable үүсгэж авах шаардлагагүй. Энэ variable гэдэг нь үүсчихсэн байгаа x гэх variable. Энд x биш энэ зүгээр my var гэсэн нэр байна. Яг тэр энэ доор би бас x гэх variable үүсгэсэн байгаа учраас my var тэнцүү 10 бичээ. Тэнгүүд одоо парамын control flow гэдэг нь парамын бол үндсэндээ бол яг дээрээсээ доош уншина. Энэ JavaScript парамын бол одоо энэ яг JavaScript парам компьютерийг үүж харах юм бол хамгийн эхлээд script-ийг тагийг харсан. Энэ бол JavaScript юм байна. Одоо JavaScript нь ажиллаж эхэлж байгаа. Variable гэдэг шинээр variable үүсгэсэн. Variable гэдэг нь memory address-ны хаа нэгэн хоосон газар одоо ямар нэгэн дата шинээр variable үүсгэж чинь. Тэгээд тэнгүүд тэр memory address-ыг одоо шил line гэж бодчих. Энийгээ эзэн хөрөнгөөр доорлоод энэ memory address-ыг одоо ингэ үүсгэсэн. Одоо энэ myvar гэдэг variable зориулаад тэнгүүд дараа нь assignment operator шарангоор зурч. Энэ маань болохоор юу хийгээ гэхээр энэ memory address дээр
энэ 5 гэдэг зүйлийг бичээрэй гэж байгаа. 5 гэж бичсэн. Тэгээ энэ цэг таслал гэдэг нь бас оператор. Энэ маань терминат гэдэг оператор энэ үйлдэлийг ингээд дуусгана гэсэн оператор. Ингээ энэ үйлдэл дуусаа. Одоо memory дээр энэ memory address myvar гэдэг variable хааны газар одоо энэ терминал энэ 5 гэдэг утгатай байгаа. Тэнгүүд парамен одоо яг энд байгаа. Тэнгүүд парамен дахиад энэ зүйлийг уншиж дуус. Одоо энийг арай өөрөөр өнгөр. Хараад парамен үргэлжлээд цаашаа ажиллана. Доошоогоо одоо уншиж эхлэнэ гэсэн дараагийн мөр рүү ороод. Тэнгүүд дараагийн мөрөн дээр яасан бэ? My variable гэдэг нөгөө variable-а дахиад ашигласан энэ memory address. Окей. Тэнгүүд энэ дээр assignment operator. Operator би ягаан өнгөрөөнд зурлаа. Assignment operator. Тэнгүүд хуучин байгаа энэ болохоор 10 гэдэг утгыг бичээ гэсэн. Тэнгүүд хуучин байгаа утгыг балруулдаад энд одоо 10. Энэ ягаан ямар тодтолж. За. Одоо энэ memory address дээр 10 гэдэг утга байгаа. Одоо парамен бол яг нэг дээрээсээ доош уншин энэ маань парамен одоо урсгал гэдэг зүйл. Энэ маань assignment operator. Өнөөдөр бид нэр бас өөр 5 төрлийн математикийн 5 төрлийн оператор үзнэ. Маш энгийн дөрөв нь бол бараг надаар хэлүүлээд авахгүйгээр ойлгомжтой гэж бодож байна. Энд болохоор би variable x1 нь 10 одоо энэ дараа нь x2 20 тэгээд console log зүгээр шууд консоль дээр заачтай энэ гэж кодн дээр яжсан даа. Консолыг би томруулад одоо би энэ variable x тэнцүү 10 одоо x гэдэг нэг variable үүссэн 10 гэдэг. Дараа нь variable y тэнцүү 20 одоо зөвлөдөд x дээр нэмэх нь y тэнцүү 30. Тэнгүүд одоо би энэ var result гэдэг шинэ хариу гэсэн үг одоо хариулт нь бид нэг шинэ variable үүсгэж байна. Одоо тэнгүүд энд хоёр оператор харагдаж байна. Энд тэгээд нэмэх оператор байна. Энд нэг нэмэх оператор. Тэгээд энд assignment оператор ийм хоёр оператор одоо энэ цэг таслал гэдэг нь одоо нэг өгүүлбэр дуусч байгаа гэж ойлгож байна. Энэ statement гэж нэрлэдэг. Statement гэдэг нь энэ JavaScript параметранд өгүүлбэр гэж одоо бидний мэдэх зүгээр параметр одоо монгол хэлцэлд нь бол өгүүлбэр гэж ойлгож болно. Өгүүлбэр дотор олон юу байдаг? Үгнүүд байгаа. Тэгээд олон утгатай нэг өгүүлбэр дээр 2 3 өөр утгатай юм бичсэн бол дундуур нь таслал тавиад эсвэл олон жигсаалт мэгсаалт одоо олон үний нэрмээр бичгээр бол шаардлагатай болох юм бол хүмүүсийн нэрийг таслал тавиад ч юм уу өгүүлбэрээр бичдэг. Тэгээ өгүүлбэр дуусаад цэг тавьдаг байгаа. Тэнгүү JavaScript маань болохоор энэ цэг таслал гэдэг энэ semicolon гэж нэрлэдэг. Semicolon гэдэг энэ цэг таслал энэ тэмдэг дээр энэ өгүүлбэр дууссан гэсэн юу яаж байгаа? Юу илэрхийлдэг. Энийг болохоор statement гэж нэрлэдэг. Тэгвэл нэг statement дотор одоо энд бол хоёр expression байна. Expression гэдэг нь болохоор энэ дотор хийж байгаа үйлдэлүүдийг нь бол хэлээд байгаа. Operator гэдэг нь бол ямар нэг үйлдэлийг яг жинхэнэ дээр CPU, memory, RAM дотор одоо яг жинхэнэ ямар нэг үйлдэл хийж байгаа зүйлсийг бол operator гэдэг байгаа. Тэгвэл энд эхлээд тэнцвийн нэмдгийн баруун талд нэг expression байна. Зүүн талд нь бол шинэ variable үүсэж байгаа. Тэнцвийн нэмдгийн баруун талд нь expression байгаа. Expression өөрөө юу гэсэн чинь binary operator дахиад тэрмээ бол дахиад дотроо бас өөр operatorтай. Энэ арай өөр өнгөр. Харангаар ч юм уу. За харамш цэнхэр. Энд одоо нэмэх гэдэг операторын хоёрт x, y гэдэг хоёр variable байгаа. Энэ хоёрыг одоо хооронд нь нэмээд тэнгүүд энэ оператор одоо нэг өгүүлбэр төр хичнээн оператор ингээд зэрэгцэж болно. Олон операторууд бас зэрэгцэж орж иж болно. Тийм учраас операторуудын дараалал гэдэг зүйл үүдэг. Тэрний би энэ видеоныхаа төгсгөлд ярих болно. Одоо үнийг хаагаад result need вэ гэсэн чинь 30.
x нь хэд байсан? 10 байсан, y нь 20 байсан. 10 дээр 20-ыг нэмээд result нь 30. Тэнгүүд дараагийн сая нэмэх оператор бол тэр байсан. Одоо хасах оператор бол x-ээс хасах нь y. Тэнгүүд одоо хасах 10 гэж гарч ирж байна. Тэр нь бол x нь бол 10, x нь бол 10, y нь 20. Тэгээд 10-аас 20-ыг хасах 10. Энэ бол хасах оператор. Тэгээд энэ математикийн 5 оператор дүүг нь бол маш энгийн. Үржих нь бол энэ од товчлуур шигтэд дарж байгаа 8-ын тоо. X-ийг үржих нь y. Тэгмэд 200 гэж юм. X нь бол 10, y нь 20. Тэгээ 10-ыг 20-оор үржүүлвэл 200. Хуваах операторын ташуун зураас яа тэр 2 цэгийг бол ашиглаж болох 2 цэгийг бид энэ параметрт өөр зүйл дээр ашигладаг учраас энэ 2 цэгийг бол ашиглаж болохгүй. Ташуу зураас тавиад энэ бол хуваах оператор. 10-ыг 20 авах юм бол 0.5. Энэ бол дөрвөн одоо математикийн үндсэн оператор байгаа. 5 дахь миний математикийн оператор нь юу вэ гэхээр модулус гэдэг оператор байгаа. Одоо би x тэнцүү 10 гэсэн байгаа. Модулус нь бол энэ хувийг тэмдэг тавина. X модулус 3 гингүүд 1 гэж гарч ирж байна. Хадгалнаа. Юу миний channel руу ороод playlist гэсэн дээр нь дараад энэ game engine одоо JavaScript game engine playlist үүсгэсэн ба одоо энэ дотор ингээд цуврал болоод бичлэгүүд маань энэ дотор хадгалагдах болно. Саяных руу ороод чи бүр ихнээс нь одоо яг дараалал нь үзэж болно гэсэн үг. Энэ modulus operator гэдэг нь юу гэдэг вэ гэхээр бид нэр бага ингээд байхдаа сурсан. Жишээлбэл 10-ыг 10-ыг хуваах нь 3 гэд. Тэнгүүд за зэний чи яадаг байлаа би нэг санахгүй нь яаж зурдвал 3 3 9 гэд. Тэнгүүдээ нэгийг сансан гэд. Одоо нэг 3 бүхэл тэгээд нэгийг сансан гэж одоо ингэж боддог байсан. Би одоо энэ зүг бичиж байгаа бурууч санахгүй нь. Нэг ямар ч нэг иймэрхүү байдлаар бид нэр бага ингээд зураад ингээд хуваах үдийг боддог байсан үржих байхаа. Тэнгүүд модулус гэдэг маань бол яг тэрнийг хийж байгаа. Одоо x маань 10 хэдийг сансан бэ гэдгийг бол энэ харуулдаг операторыг бол модулус оператор гэдэг. Одоо энэ нь айгүй хэрэгтэй. Заримдаа бид нэр одоо тэгш сондгоо ингээд тоонуудыг мэдэх шаардлагатай гардаг. Тэгш сондгоо. Тэр үед ч юм уу эсвэл айгүй олон байдлаар бид нэр модулус операторыг бас олон янзын зүйлд ашиглаж болно. 10 модулус 3 гэх юм бол 1, 10 модулус 2 гэх юм бол 0. 2 маань ямар ч сансан тоогүйгээр тэгшхэн хуваагдчихж байгаа. Тэгэхээр ямар нэгэн одоо би variable x гэдэг энэ маань нэг ямар нэгэн тоо байлаа гэж одоо mat random гэдэг ч юм уу ингээ ямар нэгэн random тоо. Тэнгүүд тэр random тоог атлагнаа үгийн штэ. Модулус оператор маань ойлгосон гэж бодож байна. Ойлгосон юм шүү дээ. Одоо энэ маань айгүй олон ихэвчлэн энэ бол хамгийн элбэг ашигладаг жишээ. Яг тэр тэгш тоо биш сондоо тоо мэдхэд айгүй амархан. Ямар нэгэн тоо сондгоо байх юм бол модулус гэдэг маань энэ одоо тэгээс өөр тоо гарч ирэх юм бол тэр маань сондгоо тоо гэсэн үг. Тэгш тоог одоо хоёр бол ямар ч үлдэгдэлгүйгээр хоёр хуваагдчихна. 0. Тэр тоо маань модулус оператор гээд хариу нь 0 гарч явах юм бол тэр бол тэгш тоо. Энэ бол x гэд хэд ч үж болно. Одоо энэ x гэдэг одоо энэ тохиолдолд x маань 10 байгаа. Одоо x 11 гээд x модулус 2 гэх юм бол энэ 1 гэж гарч иж энэ сондгоо тоо. Энэ бол одоо математикийн 4 оператор нэмэх, хасах, үржих, хуваах тэгээ модулус. Бид нэр assignment оператор математикийн 4 оператор 5 операторыг сурцсан. Одоо би дараагийнхаа хичээлийг заа гэж бодож байна. Энэ хичээл дээр бид нэр би оператор control flow гэдэг зүйлийн талаар ярина гэсэн. Control flow гэдэг нь параметрууд яг ингээд дээрээсээ доошоо уншдаг. Одоо би нэг алхамаар нэг параметрыг ажиллуулж үзүүлье. Одоо яг миний энэ бичсэн код маань энэ браузер дотор энд харагдаж байна.
Одоо би энд 15 дахь мөрөн дээр парамыг яг энэ ичингуудаа парамыг зогсоочоорой гэж тавьчих чам. Парам одоо энэ харангууд артал маань энэ саар өнгөтэй болоод энэ дээр pause in debugger гэдэг энэ парам маань одоо ингээд pause авахад бүх парам маань ингээд зогсцсон гэсэн үг энэ дотор. Энэ developer одоо энэ ашиглах developer tool. Тэнгүүд одоо энэ ийм товчлуурууд байгаа. F10 дарах юм бол next step араа яа F11 гэж энэ step into next биш F9 step дараагийн алхам одоо энэ параметрыг компьютер маань алхамаар нь одоо бид нэр харах юм бол F9-ээр харж болно гэсэн. F9 одоо энэ параметр энд ирсэн зогссон 16 дахь мөрөн дээр дараа нь энэ үйлдэлийг хийлээ. Одоо параметр яг алхамаараа ингээд доош явж байна. Тэгээд параметр ингээд энэ дээр параметр дуусаа. Тэнгүүд энэ параметр дээрс энэ уншиж байгаа энэнийг бид нэр ингэж доош нь дэш ингэж параметр одоо янз бүрээр хөдөлгөж болох энэ удирдлагыг одоо бид нэр энийг би control flow гэж яриад байгаа параметр удирдлага гэж түүний хамгийн ихний миний одоо үзэх зүйл нь юу гэхээр би одоо та бүхэнд нэг conditional яг дүүлээ statement гэдэг зүйлийг одоо заах гэж байна. If гэдэг бол keyword JavaScript reserved words нөгөө юу гарч reserved words одоо энэ дээр харах юм бол if гэдэг одоо энд харагдаж байна. If гэдэг нь англи хэлэнд бол хэрвээ гэсэн үг. If syntax нь бол энэ дугуй алтан дотор энд бол ямар нэгэн харьцуулах зүйл байна. Энэ нь үнэн байх юм бол энэ блок код ажиллана гэсэн. Үгүй бол шууд одоо энэ алгасаад дараагийн мөрнөөс нь шууд параметр ажиллана гэсэн үг. Одоо параметр энийг ажиллуулаа харъя. True гэж. Одоо би нөгөө нэг өмнөх хичээл дээр бас энэ boolean гэдэг data type-ийг дараагийн хичээл дээр заана гэвэлдээс одоо би энэ control flow гэдэг зүйл ороод ирэхээр ойлгомжтой болно. My boolean was true. If гэдэг маань бол энэ маань ямар нэгэн үнэн эсвэл худлаа гэсэн тохиолдолд одоо тийм блок имийг шалгах зүйл маань дугуй алтан дотор бол байна гэсэн үг. Одоо my boolean гэдэг variable би шалгаад одоо passlаад энэ if гэдэг энэ маань true гэсэн утгатай true гэдэг маань бол keyword бас true энэ тэгээд энэ эсрэг нь false. Boolean гэдэг маань бол ийм утга нь бол ерөөсөө true эсвэл false гэсэн аль нэг л утга байна гэсэн үг. True гэдэг нь үнэн гэсэн үг. Тэгээд хэрвээ энэ үнэн бол энэ блок нь одоо condition тэрнийг юм шалгаад тэр нь үнэн гарсан бол энэ дотор хаалтан дотор байгаа энэ блок код ажиллана гэсэн үг. Хэрвээ үгүй бол дараагийн мөр руу шууд төсөл явчихна. Одоо би параметр юу руу ороод my одоо 28 дахь мөрөн дээр би яг энэ мөрөн дээр 28 дахь мөрөн дээр параметр би зогсоох тэмдгийг тавьчлаа. Энийг бол одоо break point гэж нэрлэдэг. Энэ debugger tool дээр одоо би break point тавиад 28 дахь мөрөн дээр очиод параметр зогсоорой, pause аваарай. Одоо би refresh дарангууд параметр яг энэ дээрээ одоо зогссон. Одоо бол my boolean гэдэг variable маань одоо undefined байгаа. Яагаад гэхээр энэ assignment operator хараахан ажиллаж амжаагүй байгаа. Тэнгүүд би одоо энд F9-өө дараад тэнгүүд my boolean гэдэг маань одоо true гэсэн утгатай харагдаж байна. Тэгээ if энэ my boolean энэ маань үнэн бол одоо console log ийшээ орж ирээд тэгэд бид нэр юу руугаа харах юм бол true гэж одоо print хийсэн байна. Console руугаа буцаад би source гэдэг рүү ороод тэгээ параметр ингээд дуусчаа script таг маань энэ дээрээ дууссан. Хэрвээ бид нэр boolean гэдэг одоо false болгочихъя. Тэгвэл юу болох вэ? Одоо энэ маань boolean гэдэг маань худлаа энэ үнэн биш болсон. Дахиад параметр ажиллаад энэ дээр break point тавина. Одоо параметр яг энэ дээр зогссон байгаа доош яваад my boolean гэдэг маань false. Тэгвэл if энэ маань үнэн үү худлаа юу одоо шалгаж байгаа. Энэ маань худлаа гэсэн хариу өрсөн учраас энэ код ажиллахгүйгээр шууд алгасаад дараагийн мөрөн дээр одоо параметр нэрэд дуусчлаа гэсэн. Дараагийн мөрөн дээр одоо би энэ байхгүй ч гэсэн ямар нэг юм чи console log down параметр дээр дууссан.
дахиад парамен одоо би ажиллуулаарай. Энд ягаад break point хаана тусаад гэдэг үлээ. Окей. Одоо доор нь би бас энэ консоллоо гаргачих. Энэ харахад амар хэцүү болж байна. Яг одоо энэ Dota-ийн энэ цогцолт консол энэ одоо параменд ирсэн байгаа 28 төмөрн дээр. Тэгээд одоо нэг алхам явлаа. Дахиад нэг тэнгууд одоо энэ мөр бол хизээч ажиллаагүй. Тэгээд шууд парамен ирээд консол down парамен шууд энэ дээр дууссан. Энэ код бол хизээч ажиллаагүй. Яагаад тэгэхээр энэ кондишн маань худлаа байсан учраас шууд үүн блокийг алгасаад үүний дараагийн мөр рүү шууд орж ирнэ гэсэн үг. Одоо би энэ юу ч юм уу зүгээр олон мөр код чийлээ. 5 мөр одоо лалалалалаа гэж принт хийдэг байсан. Тэгэнгүүт одоо энэ маань худлаа учраас энэ парамен одоо цэнхэр энэ мөр харагдчихад одоо энэ хүрээ энэ юу хэлээд байгаа гэхээр парамен яг энэ дээрээ зогссон байна гэдгийг бол хэлээд байгаа. Одоо парамен дараагийн хаашаа явах вэ? F-ээс дарангууд шууд энэ блокны дараа нь гарч ирээд дараагийн мөрөн дээрс ажиллаж байгаа. Яагаад вэ гэнгүүт энэ кондишн байна. Энэ шалгах зүйл маань худлаа гарцсан учраас дараагийн энэ блок код ажиллахгүй гэсэн үг. Тэгээ бид нар энийг үнэн болгочвол true. Тэгэнгүүт одоо юу болохоор кондишн шалгах хэрвээ энэ үнэн үү гэсэн одоо my boolean гэдэг variable маань true гэсэн утгатай байна. Энэ маань үнэн гэсэн үг. Тэгэнгүүт дараагийн мөр рүү орж ирдэг console log ля энийг принтерсэн дараагийн 2 дахь 32 дахь мөрөн дээр дахиад ля принтерлэгдсэн 33 дахь мөрөн дээр дахиад ля 34 дахь мөрөн дээр дахиад ля 35 дахь мөрөн дээр дахиад ля тэгээд down. Одоо би консолд харах юм бол 5 мөр ля принтерлэгдээд ямарсууд down парамен дууссан гэж байгаа. Энэ 5 мөр код. Хэрвээ энэ кондишн дугаар алтан дотор байгаа энэ зүйл маань ямар нэгэн зүйл маань худлаа гэж гарч ирэх юм бол энэ if гэсний ард байгаа энэ блок код хязгаарч ажиллахгүй гэсэн үг шууд алгасаад дараагийн мөрөн дээр одоо яг парамен зурх юм бол компьютер маань юу хийж байгааг зурх юм бол парамен эхлээд энд ирсэн энийг шалгасан энэ маань үнэн байнгут энэ дараагийн мөр тэгээд парамен энэ дээр дууссан. Script tag маань дууссан чинь. Хэрвээ энэ маань худлаа байсан тохиолдолд одоо парамен эхлээд дээрээс ля гэх ингээд парамен уншаал компьютер маань ажиллаа хийж явжсэн. Энэ дэрэнгүүтээ энийг шууд алгасаад шууд ийшээ. Яагаад гэсэн чинь энэ маань бол худлаа гарцсан. Энэ маань бол false гэдэг утгатай байгаа учраас false гэдэг маань бол худлаа гэсэн зүйл. Тэгээ boolean гэдэг data type маань бол ерөөсөө 2 утга байна. Дотор нь true эсвэл false. Энэ маань бол boolean. Энэ data type яаж мэдэх вэ гэх юм бол тийм юм бол байхгүй. Зүгээр артлын утгаас л энэ JavaScript дээр data type маань гэдэг юм бол байхгүй. Ингээд бичих шууд number болчихно. Ингээд бичих юм бол шууд string болчихно. Ингээд true эсвэл false гэж бичих юм бол энэ маань шууд boolean data type болоод орчихно л гэсэн үг. Тэгээ 0 гэх юм бол энэ 0 data type. 0 гэдэг нь бас адилхан бас хоосон худлаа. Тэгээ би энэ одоо 0 гэж variable үсгүйгээр шууд одоо тэгээ параметр энэ if condition дээр break point тавиад энэ олон дайлалыг багсгая ядаж 2 мөр байх хангалттай. Одоо 0 гэдэг маань бас юу худлаа гэдэг утгаандаа ордог. If 0 гэх юмнууд худлаа гэдэг шууд парамен дараагийн мөр рүү орж ирээд парамен down дуусчихж байгаа. 0 гэдгийн оронд undefined бас адилхан. Undefined нь болохоор энэ чинь ямар ч удахгүй гэсэн үг. Тэгээ энэ маань бас худлаа гэдэг утгаараа ордог. Тэгээд парамен down дуусаа. Тэгээд 0 гэдэг маань бас худлаа гэсэн утганд ордог. Эднэрийг болохоор яг true биш, true-тэй false гэж ярьдаг. 0 гэдэг undefined 0
false хоосон string эдгээр бол бүгдээрээ хоосон false утгнууд false гэдэг. Одоо if 0 гингүүд энэ if блок маань бас худлаа болоод down парамен дуусаа. Энд string-ын дээр би одоо энэ string маань ийм хаалтан дотор single quotation гэдэг нь болохоор нэг ширхэг ийм юун дотор бол бичигдэнэ гэсэн үг. Double quotation JavaScript дээр бол double quotation дотор бичсэн, single quotation дотор бичсэн ялгаагүй аль нь string. Энэ string маань хэрвээ хоосон байх юм бол энэ маань бас худлаа. Одоо ингэ ажиллуулад if-с шууд энийг алгасаад парамен дараагийн мөрнөр үрдэрсэн. Тэгээд down дуусчаа. Хэрвээ энэ string маань ямар нэгэн хоосон биш нэг үсэгтэй энэ маань 0-ийн тоо байсан ч энэ бол 0 гэдэг тоо бол биш. 0 энэ бол false value. Ингийн бол энэ бол үнэн. Яагаад гэвэл энэ маань string дотроо хоосон биш энэ 0 гэдэг энэ бол тоо бол биш энэ бол зүгээр текст 0 гэдэг ийм дотроо үсэг агуулж байна. Үсэг болчихж байгаа юм байна. Тийм энэ маань хоосон биш болохоор энэ маань үнэн болоод ля энэ мөр сая принтерлээд дууссан. Одоо энэ 30 дахь мөрөн дээр ирсэн байна. Дахиад ля энэ принтерлэгдээд дараа 33 дахь мөр тэгээ парамен down дуусаа. Үүний оронд false гэж бичсэн. Энэ бол бас л адилхан үнэн. Энэ маань boolean data type биш. Яагаад гэхээр энэ маань string quotation mark дотор байгаа. Хэрвээ ингийн бол энэ бол false. Ингийн бол энэ string нь бол үнэн болчихно. Энэ тохиолдолд энэ маань ажиллана гэсэн. If ля хоёр удаа энэ принтлээд down дуусаа. If block гэдэг энэ block код маань ажиллаж байна гэсэн үг. Яагаад вэ гэсэн чинь энэ маань хоосон string биш. Хоосон биш бол string-ийн дотор ямар ч хамаагүй юм байсан. Хоосон л биш бол тэгэл энэ үнэн болчихно гэсэн үг. Null бол ялгаагүй. Null undefined. Энэ бол undefined бол биш, энэ бол string text дээр бичсэн. String data type энэ бол зүгээр undefined гэсэн дотроо үсгнүүдийг л бичсэн байгаа болохоос тэрөө энэ хаалтгүйгээр ингэ бичих юм бол энэ бол жинхэнэ undefined data type болчихно гэсэн. Тэгэх юм бол энэ false. Одоо энэ ягаан өнгөөр харагдаж байна. Энэ Chrome Google Chrome болохоор арай ухаалаг. Энэ ягаан өнгөөр харуулдаг байгаа нь бүгд энэ reserved word гэдэг миний JavaScript parameter хэлний өөрийнх нь үгнүүд гэж яриадсан. Энэ үгнүүдийг маань бүгдээр энэ браузер маань болохоор ягаан өнгөөр харуулж байгаа. Var гэдэг бол keyword, undefined if гэдэг бол хоёулаа keyword. Тэгээд if-с энэ үнэн үү гэсэн чинь undefined бол худлаа. Тэгээд down. Дайлал хизээч принтерлэгдээгүй энэ доор. False эсвэл null эсвэл 0 эдгээр бүгдээрээ эсвэл хоосон string эдгээр бүгдээрээ false байлаа. Эдгээр бүгдээрээ худлаа. Энэс бусад бүх зүйл үнэн гэсэн үг. Саяныхаас бусад өөр юу байх? Одоо string-ийн дотор ямар нэг юм байх юм бол үнэн. Эсвэл тэгээс өөр ямар нэгэн тоо байх юм бол үнэн. Хасах нэг байсан ч гэсэн үнэн. Одоо би энэ F1 энэ маань үнэн гарц учраас одоо 29 дэх мөрний ля гэдэг дээр парамен зогссон байна. Тэгээ энийг ажиллуулангууд ля доор принтерлсэн 30 дахь мөрөн дээр ирсэн. Дахиад ля энэ 30 дахь мөр принтерлэгдээд хоёр энэ мөр хоёулаа принтерлэгдээд 33 дахь мөрөн дээр одоо down парамен ингээд дуусчихаа. 0-оос бус бүх тоо үнэн. Энэ хоосон биш string бол үнэн. Тэгээд true гэдэг data type бол үнэн. Object бас үнэн. Энэ object дотор юу ч байхгүйсэн ч хамаагүй. Энэ object гэдэг маань үргэлж үнэн байна гэсэн үг. If condition гэдэг маань л ерөөсөө энэ байгаа. Одоо бид нэр if condition-ыг арай down гэдэг байлгаж арай ухаалаг болгож үзье гэх юм бол одоо энэ дээр нь би үнэн бичээ. Тэгээд дахиад бас нэг юу яагаад дахиад нэг keyword, дахиад нэг reserved keyword түлхүүр үг гэсэн үг. JavaScript-ний одоо дахиад нэг түлхүүр үгийг би заах гэж байна. Тэр маань болохоор if condition-ы одоо if statement гэдэг зүйл маань ингээд дуусч байгаа бол биш. Үүний араас бас үгэлжилж болдог. Тэр нь болохоор else гэдэг үг байгаа. Else block. Энэ дотор нь би худлаа.
Одоо тэгээ энэ condition нэг юм шалгана. Тэгээ үнэн байх юм бол энэ блок код ажиллана. Хэрвээ энд шалгасан зүйл худлаа болох юм бол else гэдэг зүйл нь энэ ажиллана гэсэн худлаа гэдэг нь. Тэгээд энэ дээр би бас хэдэн оператор нэмж зав. Жишээлбэл би одоо энд үнэн худлааг шалгая л да. Ямар нэгэн доо my var гэж my variable энэ нь ямар нэгэн тоо 100 жишээлбэл my var 100-аас их үү? Энэ их багын тэмдэг энэ одоо энэ гурвалжин цэг shift-д дарж байгаа цэгээ дарангууд одоо юм зүүн тишээ гарч энэ мэл одоо зүүнээс баруун уншин JavaScript параметр мэл my variable баруун талд байгаа 100 гэдэг тооноос их үү гэж асууж байна. Энэ бол оператор одоо харьцуулдаг оператор гэж ойлгож байна. Conditional operator гэж нэрлэдэг. Condition гэдэг нь бол харьцуулах гэсэн үг. Тэгээд энэ маань binary operator хоёр тал руугаа бас шалгана. Энэ операторын баруун зүүн талд нь хоёр талд нь ямар нэг юм байх хэвээр. Тэгээд энэ хоёр талдаа байгаа хоёр зүйлийг харьцуулаад тэгээд энэ зүүн талынх нь одоо энэ их гэсэн байна. Энэ үнэн үү гэж байна. Энэ бол энэ тохиолдолд бол худлаа гэдэг энэ зүйл принтерлэгдэнэ. Яагаад гэхээр энэ хоёр маань тэнцүү my variable гэдэг маань 100-100-аас их биш. Тийм учраас энэ маань янаас одоо параметр энд би зогсоож аваад харъя. My var гэдэг 28 дахь мөрөн дээр параметр зогссон байгаа. If дараад одоо энэ conditional operator харьцуулт хийж яана гэсэн. If гэдэг дотор энэ ихэвчлэн иймэрхүү зүйлээр бичигдэнэ гэсэн үг. My var одоо 100-аас их үү гэж байна. Тэнгүүд дараа нь шууд энэ 33 дахь мөрөн дээр өрөөд ирсэн. Энэ блок кодыг алгасаад else гингүүд энэ маань одоо ягаан өнгөөр харагдаж байна. Энэ Google Chrome дээр энэ keyword гэсэн үг. Тэгэд үгүй гэсэн тохиолдолд энэ блок код ажиллана гэж байгаа. Тэнгүүд энэ блок руу үрж ирээд худлаа. Одоо if done. Би сая энэ хоёр худлаа ажиллуулчихсан. Одоо дахиад ажиллая. Худлаа гэдэг энэ доор принтерлэгдээд тэгэд параметр доон дуусаа. Тэнгүүд одоо энэ 100-аас бага үнэн болгоё. Одоо жишээл 100-аас бага ямар нэгэн тооцчих. 50. Одоо my variable гэдэг нь 100 байгаа. My variable гэдэг нь 150-аас их үү гэж одоо асууж байна. Хэрвээ 150-аас их тохиолдолд гэсэн үг. Одоо энэ параметрыг унших юм бол хэрвээ 150-аас их тохиолдолд консоль дээр үнэн гэж принтерлээ. Тэнгүүд үнэн тэгээ параметр дуусаа. Тэнгүүд тэнцүү гэдэг саяных бол их багын тэмдэг. Тэнцүү юу юу гэдгийг шалгахдаа бол JavaScript-ээр 2 ширхэг тэнцүүгийн тэмдгээр шалгаж болно. Бас 3 ширхэг тэнцүүгийн тэмдгээр шалгаж болно. Гэхдээ би JavaScript-ээр үргэлж 3 ширхэг тэнцүүгийн тэмдэг тавиа энүүгээр нь шалгаарай гэж би зөвлөж байна. Яг хоёр нь бол маш муу практик. Тэр бол параметр нь буруу болгож бол мэдэх талтай. Өөр параметрнүүдэд бол ингээд байж болдог. Тэр бол зүгээр ямар ч асуудалгүй. Зөв. Тэнгүүд одоо C хэлнээс ч юм уу Java, PHP өөр параметрнээс ирсэн хүмүүс JavaScript рүү ирээд хоёр тэнцүүгийн тэмдэг тавиад шалгаад if гээд хоёр тэнцүүгийн тэмдэг тавиад бичээд байдаг. Тэгэд бас параметр буруу зүйл болоод яагаад ийм зүйл болчихоо инээ тэрэ гэж янз бүрийн байдлаар надаас асууж исэн тохиолдлууд айгүй их байгаа. Бас би хүмүүсийн бичсэн кодноос ийм алдаа маш их олон харж ирсэн. Тийм учраас анхнаасаа сурахдаа энэ хоёр тэнцүүгийн тэмдэг бүр огт байдаггүй гэж бодчих. Энэ бол маш муу зүйл JavaScript дээр. Тэгээд тэнцүүгийн шалгахтаад үргэлж 3 тэнцүүгийн тэмдэг шалгана. Энэ нь бол 3 яг ингээд хоорондоо зайгүй нийлүүлээ бичсэн 3 ширхэг тэнцүүгийн тэмдэг байгаа. Энэ маань нэг оператор 3 ширхэг тэмдэгтээс бүрдсэн нэг оператор. Энэ оператор нь бас binary оператор. Юуг шалгах вэ? Баруун зүүн тал руу хоёр тал руугаа бол уншина. Тэгээд хоёр талдаа байгаа хоёр зүйлийг аваад тэнцүү юу гүй юу гэдгийг шалгадаг. Тэгээд тэнцүү байх юм бол энэ блок код ажиллана. Хэрвээ үгүй байх юм бол else гэдэг нь үгүй одоо үгүй энэ эсрэг энд байгаа блок код одоо ажиллана гэсэн үг. Энэ тохиолдолд бол одоо my variable гэдэг нь 100 150-тай тэнцүү юугүйнгүүд үгүй. Тийм учраас параметр энэ яг break point-инд тийм зөв шүү дээ. 28 дахь мөрөн дээр ирсэн. Одоо энэ ирээд яангууд
шууд одоо энэ 33 дахь мөрөн дээр худлаа гэдэг принтер юм дээр өрөөд ирчихэж байна. Тэгээ энийг ажиллуулангууд худлаа гэдэг энэ доор принтерлэгдээд тэгээд парамен дуусаа. Хэрвээ нэг 100 болгочвол одоо юу болох харъя. Энд парамен нэрээ зогссон байна. Тэгээд myvar гэд утга нь 100. Энэ баруун талд нь зүүн талд нь хоёр талд нь 200 байгаа. Хоёулаа number, хоёулаа тоо. Тэгээд тэнцүү юу гэж шалгангууд тэнцүүсэн тэнгууд үнэн гэдэг маань принтерлэгдээд энэ S гэдэг блок энэ бол хизээж ажиллахгүй гэсэн үг. Энэ блок ажил дуусаад шууд дараагийн энэ шиг үсрээ ордорно. Энэ S гэдэг бол хизээж ажиллахгүй. Хэрвээ энэ үнэн тохиолдолд үнэн гэд одоо энэ худлаа гэдэг зүйл энэ доор принтерлэгдсэнгөө. Гэхдээ нэг зүйлийг андуурва гэж анхаарал энэ маань string data type нь бол энэ string энэ бол number бол биш, тоо биш. Одоо энэ бол number 100, энэ бол string 100. Одоо энэ нэрийг шалгая. Тэгээд тэнгууд одоо variable myvar гэдэг нь бол энэ number тоо 100 гэдэг энэ хажууд зүүн талд нь байгаа зүйл бол 100 гэдэг тоо, баруун талд нь байгаа зүйл бол 100 гэдэг текст, зүгээр 100 гэдэг 3 үсэг гэсэн үг. Энэ бол ямар ч тоо бол биш. Тийм учраас энэ нэрийг одоо харьцуулангууд худлаа. Тэгээд доор парамен дууссан. Яагаад худлаа вэ гэсэн чинь энэ маань бол баруун талд нь 100 гэдэг үсэг байгаа. Яагаад гэхээр энэ нь quotation mark-ын дотор бичсэн. Хаалтан дотор энэ quotation mark, single quotation mark, double quotation mark бол хоёул адилхан text JavaScript-ээр string гэдэг нь бол text хэрвээ би энд хоёр тэнцвүүгийн тэндээ тавьчих. Одоо тэгээд энэ зүйл юу болохыг харъя. Тэнгүүд одоо энэ парамен зүүн талд нь number энэ бол тоо, data type нь бол тоо. Энэ бол нэмж хасах, үрж хуваах, математик, арифметик үйлдэл бүгд хийгдэж болно гэсэн үг. Баруун талд нь байгаа зүйл бол тоо бол биш, 100 гэдэг текст. Энэ хоёр тэнцүү юу гэж шалгаж энэ хоёр тэнцвүүг тэндээ тавьсан. Тэнгүүд энэ маань үнэн гэ гараад ирсэн. Энэ нь бол буруу. Энэ зүүн талд нь байгаа зүйл бол тоо, баруун талд нь байгаа зүйл бол текст. Энэ хоёр бол ижилхэн хоёр зүйл биш, шал өөр хоёр зүйл. Нүүд нь 3 текст, яг memory дотор бол data type нь ч гэсэн шал өөр. Одоо ингээд энэ бол memory-ний нэг хэсэг байлаа гэж бодъё. Тэнгүүд энэ myvar гэдэг мийг одоо энд хадгалсан байя гэж бодъё. Энэ бол энд одоо myvar байгаа. Энийг сум заасан л чи. Тэгээд цэнхэр өнгөр. myvar гэдэг маань энэ гэж бодъё. Шар өнгөр энэ 100 гэдэг дата одоо энд байгаа гэж бодъё. Энэ биш ээ. 100 энд гэж бодъё. Тэнгүүд энэ цэнхрээр myvar гэдэг нь number 100 гэдэг тоог энд хадгалж байгаа. Тэнгүүд нөгөө нэг энэ зүйл маань болохоор string, энэ маань болохоор memory дотор ингэж хадгалагдаж байгаа гэсэн 3 үсэг, 3 byte. Эхнийх нь 1-ийн тоо, дараагийнх нь 0-ийн тоо, дараагийнх нь 0-ийн тоо, энэ 3 үсэг. Энэ зүйл ийм шал өөр хоёр зүйл. Тэгтэл энэ шал өөр хоёр зүйлийг хооронд нь харьцуулаад үнэн үү гэсэн чинь JavaScript маань үнэн гэж гарч ирсэн. Тийм учраас JavaScript-ийг би JavaScript-д сайн талууд гэж байгаа, муу талууд гэж байгаа. Маш их олон муу тас байгаа. Тэр байтугай бүгд бүтэн бүр ном байгаа. JavaScript bad parts. Douglas Crockford гэдэг нэрчсэн bad parts гэдэг ном байгаа. Энэ JavaScript good parts гэдэг bad parts гэдэг ийм хоёр ном. Нэг нь болохоор JavaScript-ийн зөвхөн сайн зүйлсүүд гэсэн үг. Энэ зүйлсүүдийг ашиглаад энэ Douglas Crockford гэдэг энэ хүн бичсэн. Энэ бол ерөнхийдөө JavaScript баг гүрүү гэж нэрлэгддэг хүн. JavaScript motherfucker do you speak гэдэг нэ. Тийм бодол гүнссэн. Good part гэдэг нь болохоор энэ JavaScript-ийн зөвхөн энэ зүйлсийг ашиглаад энэ бол Yahoo-д ажиллаж исэн, PayPal-д ажиллаж исэн. Одоо яг хаагаа мэдгүй PayPal-д ч байгаа. Сайн мэдгүй. JavaScript-ийг ер нь бол дэлхийд даяар түгээхэд хамгийн их үр гүйцэтгэсэн гэж ойлгож байна. Хүмүүс таниулахад
энэ доор нь Yahoo O'Reilly гэж бичсэн байна. Yahoo-д ажиллаж байхдаа энэ номыг бол бичсэн. Yahoo-гийн хамаг имийг JavaScript-ээр хийсэн. Тэгээд good parts гэдэг дээр нь бол JavaScript-ийг бид үүнээсээ reserved boards гэдэг энэ 64 үг байгаа. Гэхдээ энэ 30-аад үгийг сурчхад болно гэсэн. Энэ дотор бүр ортас би хизээж бити ашиг гэдэг санд болох тийм үгнүүд хүртэл байгаа. Жишээлбэл энэ with гэдэг үг байна. Энэ with гэдэг үгийг бол JavaScript дээр бүр огт байхгүй гэж бодсон баг зүг. Энэ бол маш аюултай, маш муу зүйл хийдэг. Тэгээ яг үүнтэй адилхан айгүй олон энэ дотор асуудалтай юм зөндөө их байгаа. Түүний нэг нь би сая энд харуулж байна. Энэ бол хоёр тэнцвүүгийн тэмдэг тавих юм бол ингэж харьцуулах юм бол хоёр зүйлийг ижлэгэн гүйийг харьцуулахдаа хоёр тэнцвүүгийн тэмдэг тавих юм бол заримдаа шал өөр хоёр зүйл ирж ирэхэд энэ маань үнэн гэд тийм болчих аюултай магадлал гарч ирэх болцсохгүй шүү гэж анхааруулж байна. Тийм учраас үргэлж 3 тэнцвүүгийн тэмдэг тавь JavaScript дээр хоёр тэнцвүүгийн тэмдгийг бүр ортос байдаггүйгээ бодчих, бүр байхгүйгээ бодчих болно. Өөр хүмүүсийн кодноос магадгүй харж магадгүй. Тэгэх юм бол тэр үед гайхаа одоо хоёр тэнцвүүгийн тэмдэг байд юм байна гэд гайхаж бас магадгүй. Тэр үед одоо би миний хэлсэн үгийг санаарай л гэж би бол хэлэх гээд байна. Хоёр тэнцвүүгийн тэмдэг бол маш муу. Энэ бол аюултай, параметр алдаатай болгож, буруу болгож мэдэх аюултай зүйлээ. Тийм учраас анхнаасаа сурахдаа дандаа 3 тэнцвэрээр шалгах. Бүх юмаа шалгахдаа 3 тэнцвэрээр шалгаад авах юм бол параметр чи хизээч ямар нэг асуудал үүсэхгүй. Яг ижлэхэн тохиолдолд энэ үнэн гэж гарч ирнэ. 3 тэнцвэрээр болохоор хэрвээ яг энэ шиг саяны одоо энэ шинээр авдаг шиг ийм 2 тэнцвэртэй өөр янз бүрийн тохиолдол дээр айгүй олон жишээ би бас дурдж болно. JavaScript developer-ууд хасч болдгүй юм уу гинэ? Хасч гэж харин JavaScript developer-ууд л энийг хасдаг. Түүнээс Param-ын хэлэн дотор энэ зүйл бол байсаар л байгаа. Param-ын хэлэн дотор нь бол одоо энэ дотор нь бол JavaScript engine гэдэг артт нь энэ браузер дотор одоо Google Chrome одоо энэ браузер дотор V8 engine гэж ажиллаж байгаа. Chrome V8 engine гэж JavaScript engine. Энэ зүйл дээр бол одоо энэ бол бүр дил өрөнгөө нь бол энэ байж Google. Энэ зүйл одоо яг энэ JavaScript одоо энэ Google Chrome web browser дотор энэ engine ажиллаж байгаа. Тэгээ энэ engine дотор маань бол энэ зүйл маань байгаа. Гэхдээ энийг бол бүр delete-лж одоо Param-аас бүр ингээ хасаач болохгүй. Одоо энэ зүйл нь муу юм байна гэдэг ингээ хасаач ингэнгүүт маш олон дэлхийд дээр маш олон вебсайтууд ингээд developer сайн мэдгүйгээс болоод ингээд хоёр тэнцвэрээр тавиад бичсэн маш олон вебсайтууд байгаа. Тэдгээр маань ажиллагаа болчих асуудалтай учраас үн зүйлийг бол хасаж чадахгүй байгаа гэсэн. Яагаад хасдаггүй шалтгаан нь бол ерөөсөө тэр одоо жишээлбэл энэ янз бүрийн сайтууд энэ бол дандаа миний энд бол дандаа Google руу орсон байна. Google-ийн юм дээр бол нэг алдаатай сайтууд бол байхгүй. Жишээлбэл би одоо оллооч гэдэг юм уу мэдгүй хаа ч хамаагүй ямар ч хамаагүй өөр ямар нэг сайт руу орно. Тэнгүүд тэр сайтууд дээр нөгөө тэр бичсэн JavaScript кодууд маань нөгөө девелоперууд нь хоёр тэнцвэрийн нэг тавь бичсэн. Тэнгүүд тэдгээр маань тэр сайтууд ажиллагаа болж учраас энэ ерөөсөө энэ чигтээ үлдсэн гэсэн үг. Гэхдээ одоо шинээр сурж байгаа хүмүүс бол анханасаа зөв сураад дандаа 3 тэнцвэрийн дээр шалгаа авчна гэсэн үг. Энэ бол одоо шалгах оператор. Тэгээд үнд би одоо коммент гэдэг зүйлийг яасан давхар ярьчих. За коммент за дараа болъё коммент. Ихтэй нэг арч их багын тэмдэг энийг бол энэ оперативыг бол сансан. Ихтэй комментээс үлдээсэн дээр маань энэ бол single line коммент гэдэг зүйл энэ хоёр ташууд зураас тавиад үүний араас бичсэн зүйл бол коммент энд чи дуртайгаа бичиж болно. Энийг бол single line коммент нь болохоор ихэвчлэн одоо энэ мөрөнийхөө ард ч юм уу ямар нэгэн зүйлийг энд тайлбарлах үед энэ мөрөнд ийм болж байгаа шүү гэхэд энэ аюу хэрэг болдог. Энэ комментээ бичих. Одоо энд бол би variable үүсгэлээ ч юм уу variable үүсгэлээ ч юм уу ямар ч утгагүй коммент энэ бол зүгээр яг би энэ коммент ингэж бичнэ гэдэг л үзүүлж байна. Энэ multi line коммент олон мөр коммент бичихээр бол ташуу зураас тавиад ард талд нь од тавина. Тэгээд од ташуу зураас гээд энэ маань дуусна. Энэ хоёрын оронд бичсэн бүх зүйл бол коммент. Энэ бол олон мөр хичнээн ч мөр ээж болно.
Тэгэхээр би энд одоо комент нэгэд хоосон комент энэ дээр би conditional operators гэдэг авчи. Очоод энэ дээр болохоор эхний condition маань их багын тэмдэг энэ бол их шалгасан. Энэ операторыг бас сурцсан. Энэ бол дараа нь энэ хоёр тэнцвийг шалгах байгаа. Үүний эсрэг нь болохоор нөгөө тишээ заасан сум энэ нь болохоор энэ оператор энэ дээр дарчваа. Энэ бол эсрэгээрээ одоо энэ баруун талд нь байгаа утга зүүн талаас их үү гэж одоо асууж байна гэсэн үг. Энэ нь баруун талд нь байгаа зүйл зүүн талаас их бол энэ үнэн. Ингийн бол зүүн талд нь байгаа зүйл баруун талаас их энэ нэг эсрэгээрээ гэсэн үг. Тэгэд үүний хажууд бас их буюу тэнцүү гэдэг оператор байдаг. Тэр нь их буюу тэнцүү гэдэг нь одоо их багын тэнцвийнхээ ард тэнцвийг нэнд тавьчихна. Тэгээд нөгөө нь бол баг буюу тэнцүү гэдэг бас адилхан. Ийшээ заасан сум шиг одоо ийшээ заасан сум шиг харагдаж байгаа баг буюу тэнцүү гэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо энд зүйлээ энэ нь болохоор их энийн ард талд нь монголоор комент хийж их ба тэнцүү. Энэ болохоор зөвхөн их энэ болохоор баг. Тэгээд энэ операторын араас баг эсвэл тэнцүү. Баг биш эсвэл байхгүй юм чи эсвэл тэнцүү. Их эсвэл тэнцүү аль нэг нь үнэн байхад энэ condition үнэн болно гэсэн үг. Одоо энэ my variable гэдэг нь 100 гэдэг variable үүсгэсэн байгаа. Энэ маань их буюу тэнцүү гэж тавьсан. Энэ тохиолдолд бол үнэн. Ингээд тавьсан ч гэсэн үнэн. Энэ бол яг одоо arithmetic юугаар бол шалгана. Yani энд бол ингэж 3 тэнцвийг нэндээ тавих шаардлагагүй. Яг тэнцүү юу гэдгийг шалгахдаа хоёр зүйлийг тэнцүү юу гэдгийг шалгахдаа 3 тэнцвүүдээр шалгана. Одоо энийг ажиллуулаад бичсэн параметр харъя. Гэс ингэж тоорлаарч. Одоо my variable гэдэг нь 100 байгаа. Эхлээд тэгээд my variable энэс 100-аас бага одоо эсвэл тэнцүү гэсэн байна. Тэнгүүд үнэн даан. Одоо энд бол 150 map ч юм уу ингэ бичсэн ч гэсэн энэ бол үнэн болно гэсэн. 150-аас бага байгаа ингэ бичсэн ч гэсэн үнэн. 100-тай тэнцүү. Энэ variable гэдэг нь бол 100 байгаа. Тэгээд ингэсэн тохиолдолд энэ my var гэдэг нь бол эндээс их буюу их эсвэл тэнцүү гэж байгаа. Энэ тохиолдолд тэнцүү байгаа юм чинь үнэн. Тэгээд энэ маань 100-аас бага тоод болсон тохиолдолд бас үнэн. Аль алинд нь энэ үргэж үнэн байна гэсэн. Одоо ингэж ажиллах юм бол би энэ break point харилцаад шууд хариуг нь харч. Одоо ингэж алхам алхмаар нь ажиллахгүйгээр үнэн даан гэж дуусчихна. Яагаад үнэн гэмүүд 100 гэдэг маань бол 50-аас их нь үнэн. Хэрвээ энийг зөвхөн их гэсэн тохиолдолд энэ бол худлаа болчихно. Яагаад тэр энэ хоёр бол тэнцүү болчихж байгаа. Ингэх юм бол ихч байж болно эсвэл тэнцүүч байж болно. Аль аль тохиолдолд нь хоёуланд нь үнэн байна гэсэн үг. Энэ операторыг ийм одоо conditional 5 оператор. Өнөөдөр бол бид нэр бол conditional ийм 5 оператор. Тэгээ mat operators. Mat operator дээр болохоор хасах, нэмэх, үржих, хуваах, модулс гэдэг энэ 5 операторыг үзсэн. Тэгээд conditional operator үзсэн. Тэгээ if else гэдэг control flow одоо энэ параметр бид нэр яг өдөрдөж эхэлж байна. Одоо бид нэр энд бол шинэ variable үүсгээд энэ variable нь 100-аас их тохиолдолд зөвхөн энэ зүйл ажил. Одоо өөр ямар ч хамаагүй энэ дотор бол ямар нэгэн condition шалгах юмнууд байж болно гэсэн үг. Тэгээд шалгаад энэ үнэн гарсан тохиолдолд үүний ард байгаа блок кодууд ажиллана. Тэгээд үнэн тохиолдолд одоо энэ блок код ажиллангуудаа шууд үсрээд дараагийн мөрөд орно гэсэн үг. Энэ блок код бол хизээч ажиллахгүй. Энэ бол байхгүй гэсэн үг. Хэрвээ энэ condition худлаа болсон тохиолдолд энэ маань шууд үсэрч орж ирээд энэ else гэдэг энэ блок код руу орж ирнэ. Эдгээр зүйлсэд хизээч ажиллахгүй энэ кодод. Тэгээд энэ кодод ажил дуусаад энэ блок энд ирээд яг энэ хаалтан дээр ирээд дуусна. Тэнгүүдээ дараагийн мөр руу ороод параметр үргэлжлэн явна гэсэн үг.
Өнөөдөр бид нэр if statement гэдэг зүйл бас үзсэн. Энэ үзсэн зүйлсээ энэ тэмдэглээд комментэн дээрээ тэмдэглэчээ. Дараагийн чинь дараанаас харахад бид нэр control flow гэдэг нь параметр урсгал энэ дээрээ if statement syntax нь болохоор энэ дотор бол condition гэдэг нь одоо шалгах зүйл гэсэн үг. Өнөө худлаа ямар нэгэн зүйлийг бол шалгана. Тэгээд s энэ s гэдэг бол байж чадна байхгүй ч болно. Зөвхөн юм байсан ч болно. Хэрвээ s гэдэг шаардлагатай тохиолдолд энэ худлаа энэ гарсан худлаа тохиолдолд үүнийг ажилуулаа гэд өөр юм ажилуулах шаардлагатай болсон тохиолдолд s гэж биччихнэ. Тийм шаардлага бол зүгээр if гэдэг энэ үнэн тохиолдолд энэ доторхыг ажилуулаа. Үгүй бол шууд алгасаа дараагийнх нь үргэлжлээд явна гэсэн үг. Syntax нь бичлэг нь бол ерөөсөө энэ. Тэр өнөөдөр бид нэр control flow дээр if statement гэдэг зүйлийг үзсэн. Энэ дотор блок кодууд байна. Кодос гिच комент. Энэ дотроос кодууд байна. Кодос. Syntax нь бол ерөөсөө энэ бичигдэх холбоо. Өнөөдөр бид нэр ийм зүйлсийг энэ хичээл дээр ингээд үзээд дуусчлаа. If гэдэг нь яг бүрэн бол үзээгүй. Гэхдээ өнөөдөр энэ хичээл дээр бол хангалттай гэж бодож нэг цагийн оронд математик бид нэр бол математикийн 5 операторыг үзсэн. Conditional 5 операторыг үзсэн. Тэгээд conditional оператороо бид нэр if statement дээр одоо энэ conditional операторуудаа ашиглаж үзсэн. За тэгээд дараагийн хичээлээр энэ кодуудаа үргэлжлүүлээд бид нэр үзэх болно. Тэгээд бидний зорилго бол энд game engine бичнэ. Бидний хамгийн ихний хичээл дээр бид энэ зүйлийг бичиж параметр бичээд бидний хамгийн ихний хичээл дээр бичсэн параметр энэ хар зүйлийг зурж байгаа. Ийм хар бокс ингээд зүгээр дуусч байгаа. Өнөөдөр бол энэ дээр бол бид нэр ямар нэгэн график интерфейс дээр бол ямар нэгэн зүйл нэмж бол шинээр сурсангүй. Зөвхөн юм дээр JavaScript одоо параметр хэлэн дээр бид нэр бол